За өдрийн мэнд. Өдрийн мэнд. Event nice нөө. Амар артлаг байж чадж байна уу, тий? За окей. За тас өөр амар бас ийм сайн гоё маш гоё харагдаж байна. Баярлалаа. За хэд асуулт байна? За. Хөл хөрөнгөний агентийн хамгийн сайн найз юу вэ? Хамгийн сайн найз бол өөрөө гэж бодож байна. Та өөрөө. Тий, өөртөөгөө ажиллах. Би ийм хариулт аваагүй. Анх таавал яг өөрийгөө хэлээ. Бас янз бүрийн хариултыг хэлсэн бас сонирхолтой байлаа. За хоёрт нь За. хэрвээ та хөл хөрөнгөний агентийн хувьд танд нэг удаа, цорын ганц удаа ингээд цаг хугацаагаар аялах боломж олгоё. Агентийн хувьд юм уу тий? Тэгээ агентийн ажмжлынхаа хувьд танд нэг удаа ажиллах боломж. Тэнгүү та 94 аялах уу, одоо пасс руу явах уу? Та яг яах вэ? Хаш явах вэ? Оо нэг хитчлийн дараахан очиод бас нэг харчмаар шүү дээ тий. За юу арах юм? Очоод юу арах вэ? Ер нь үйлчлэгийн салбарт ер нь ямар хөө амжилттай ажиллаж байна тий. Гэл өөр бас олон харчмаар. Өөрийгөө хармаар тий. Тий. За окей. Одоо өөрийнхөө найзыг харах гэдэг шүү дээ. Өөрийгөө Тий. гэж. За, гурав асуулт. Хөл хөрөнгөний агентийн таны хувьд хамгийн том айдас юу вэ? Хамгийн том айдас гэвэл ерөөхдөө нөгөө цаг хугацаа алдах. Цаг хугацаа алдах. Тэр хамгийн том айдас тий. За окей. Таны хувьд өдөр тутам яг юу их тулгардаг вэ? Өдөр тутам тулгардаг зүйлөө фейлүүд гэдэг. Ер нь хэрэг фейлдэх өдөрт? Ер нь бол өдөртөө бол нэг фейлд шүү. За. Сайн тэгсэнтэй сайн нэг бас орж ирээ. Фейл бол эргээд хүнд боломжийг олгодог. Боломжоор цаанаа бас маш гоё сурс үгээ тэгээд бизнесэн тэгээд фейл хийхэд бол ерөөдөө өөрөө айдгүй. Эхэндээ нөгөө аяух сэтгэлээр ундаг байсан. Сүүлдээ болохоор жоохон ингээл хөвжөлтөө инээдтэй санагдал. Ер нь тэрүүгээр жоо тоглож моголдог болсон шүү тий. За окей. За одоо ингээд бидний хувьд ингээ Marvel ч юм уу Avengers гэдэг нэг юм одоо супер баатууд байдаг шүү дээ. Кино үзтэй. Таны хувьд яг агентийн ажлыг хийхэд яг ямар баатрын ямар чадварыг өөртөө эзэлшмээр байна? Би юу Avengers шиг л ямаар байна. Авенжерыг аль нь? За Marvel шиг юм. Шиг байна. За окей. За таны хувьд хамгийн яривагтай үйл хөрөнгө гэж юу вэ? За яг сайн судалсан тохиолдолд яривагтай зүйл гэж байхгүй хаа. Тэгвэл сайн судлаагүй зүйл яривагтай юм шүү. Ер нь мэдгүй зүйл яривагтай байдаг гэж бодож байна тий. За окей. За сүүлийн асуулт. Хин нэгэн худлаа өгч тань руу яриад таны зарж байгаа үйл хөрөнгөний үнийг шууд асууя. Өөрчилж шүү үнэн асууя. Та тэр үнтэй цааш нь яриагаа өргөжүүлж хөрөнгөө борлуулах уу? Цаашаа аль болох яриагаа өргөжүүлэхийг л бодно ба. За цаашаа яриагаа хэрхэн өргөжүүлэх вэ? Тэр хүн үнэн асуулт байна шүү дээ. Энэ яг хэд юм бэ гэх тээ. Тийм үнээр бас яриа тохироо хийж болноо тий. Тэгэл. За үнээр яриа тохироо хийж болноо л гээл тээ. За окей. Баярлалаа. За танд